За дараагийн цаг 34 м орчимд реакцх болов гэж бодож байна. Хоолойн хэмжилт хийснээр энэ хэмжилтүүдийн үр дүн дундчлаад ус давхаргын тархаж усгийн шив тодорхойлдог юм байна л да. 38 м чижээ. За энэ үед реакц өгсөн. Энэ ясаа өөр 34 хөлгүүгээр реакц өглөө 25 м орчимд. За 29 м төгсөн байна. 29. За энэ чинь 50 гаралгүйгээр реакц өгдөг хэллээ. Тавныг хагас ялгаа байхгүй. Энэ дээр 34. Тавангаа 19. За энэ бодолт хийж байна. 14 18 18. 52 68 18. 31 52 21 ох 29 52 24 за Дөрөв тав 25 2 31 34 34 20 хаа тийм. За 34 34 31 28. 34 68 69 15 12 13 14 17 44 16 за тэгвэл 52 энэ ч 20 ийм байна. Цонгийн гүн 55 3 метр тунхагаар суугаад 34-өөс уучсан
52 дуусна. Тэгээд яхан хатуу боцчих баг. 9 чодоо яхан тэрнээсээ бодоо явт. Услын зүүн 20 м хангалттай. Энэ ёстой гоё газар байна. Энэ хөгсөн чадвар. Эндээс орж орсон улснаас бүгд ингэж яваа. За яг такаци аргаар ингэж гидрэг болоогийн ус цэг дүүн дээр өрнөдөг. Цооног, цооногийн үр дүнг тоосч хараадаг юм байна шүү дээ хөө. Монгол одоо ийм хөгшчүүл. Цөөрөө дуусч байна. Сурч юм их байгаа. Өвлж уламжилж авах хүмүүс нь ч нэгэн байгаа. Сонирхдаг ажил болгоод дууссан цөөхөн баг дөө.